сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ жилийн Баяр наадмын комиссоос худалдаа үйлчилгээ, худалдаа эрхлэх зөвшөөрөл түүнд хяналт тавих үйл ажиллагааг бол нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт бол олгосон байгаа. За энэ хүрээнд бол одоо бид Баяр наадмаар үйлчлэх үйлчилгээ, худалдаа үйл ажиллагаанд бол одоо ямар байдлаар зохион байгуулалтаа одоо үйл ажиллагаа явуулах талаар өнөөдөр мэдээлэл хийе. За нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нийслэлийн загшийн ажлын албатай хамтран одоо Баяр наадмын худалдаа үйлчилгээний ажлыг зохион байгуулна. За энд бол хэд олон одог мөн одоо үндэсний төв стадион дээр бид худалдаа үйлчилгээг үзүүлэх ёстой. За Баяр наадмын үеэр хэд олон одогт бол гуушрын бол 210 зөвшөөрөл олгоно. Худалдааны бол 110 зөвшөөрөл олгох чинь. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнд бол гуушрын 400 зөвшөөрөл олгоно. Мөн худалдааны одоо 100 зөвшөөрлийг ингээд зөвшөөрсөн хэвт бол нийтдээ 800 гаруй зөвшөөрлийг одоо олгож ажиллаж байна. За худалдааны цэгүүдээр бол бид нар зарах асуудал цэгүүдээр бол хүнсний бүтээгдэхүүн, ус ундаа, айраг, зарим бэлэг дурсгалын зүйлсээ худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэхийг бол одоо тусгай зөвшөөрлүүдийг олгож байгаа. За яагаад мэргэжлийн хяналтаас одоо энэ жил одоо Баяр наадмын өдрүүдэд үзүүлэх худалдаа үйлчилгээнд дээр хяналт тавих болсон бэ гэхээр одоо улсын хэмжээнд, нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах, хүний эрүүл мэнд, эрүүл ахуйн хүнсний аюулгүй байдлыг стандартын шаардлага хангасан соёлтой үйлчилгээ үзүүлэх одоо заашгүй шаардлага бас тулгамдж байгаа. Энэтэй холбогдуулан энэ жилийн Баяр наадмын одоо энэ үйлчилгээг бол манай газраас бол зохион байгуулж хяналт тавьж ажиллах юм чиг үүрэгтэй байгаа. За энэ зөвшөөрлийг хэзээ ямар хугацаанд олох вэ гэхээр хоол үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг 6 сарын 28-ны өдрөөс 6 сарын 17-ны өдрөөс 27-ны хооронд материалуудыг хүлээж авна. За энэ дүүргийн засаг даргын хамгийн газар дээр нийслэлийн дүүргүүдийн одоо мэргэжлийн хяналтын дарганараар ахлуулсан ажлын хэсгүүд бол материал хүлээж авна. За материалыг бол 16-наас 27-ны өдрүүд хүлээж аваад 28-наас 29-ний өдрүүд бол бид сонгон шалгаруулад 30-ны өдөр бол сонгон шалгуулсан аж ахуйн нэгж иргэдийнхаа нэрсийг зарлаад тэгээд Баяр наадмынхаа бэлтгэл ажил руу одоо орж үйл ажиллагааг нь бол эхлүүлэхээр бол бэлдээд байна. За Баяр наадмын өдрүүдээр хориглох зүйлүүд нэлээд байгаа. Жилээс жилд одоо нэг тулгамдаад шийдэж чадахгүй нэг асуудал байдаг бол энэ гар дээр хил задгаа худалдааны асуудал нэлээд байдаг. За энэ хил задгаа худалдааг одоо энэ жил бас нэлээд цэцлэх шаардлагаар одоо бид хэвлийн байгууллагаараа юу зарлах чинь гэхээр гар дээрээс хил задгаа болон барааны төвлөрсөн худалдаа эрхлэхийг бол энэ өдрүүдэд бол хориглоно. Зөвшөөрөлгүй газрууд хэрэг гарах юм бол хууль тогтоомжийн хүрээнд бол арга хэмжээ авч ажиллах нь байна. За Баяр наадмын өдрүүдэд согтуур хүндаа тамхи худалдаах асуудал дээр бол мөн одоо хориглох заалт орж байгаа. Мөн одоо майонез, өндөг, крем, хяам болон тэдгээр оролцуулсан төрөн одоо муудах бүтээгдэхүүнийг бол дагалдах ийм бүтээгдэхүүнийг бол зарахыг бас хориглож байгаа. Мөн халаасан хоолоор үйлчлэх нөөцлсөн бүтээгдэхүүнийг бол одоо задлж худалдах одоо боловсруулж задлж худалдах асуудлыг бол хориглож байгаа. За ил задгаа одоо шорлог хуушур мөн одоо зөвшөөрөл олгосон цэгээс одоо бусад газруудад бол ил задгаа одоо худалдаа эрхлэхийг мөн одоо манай иргэдийн хамгийн гол гаргаад идэг зөвшөөрөлгүй одоо үйл ажиллагаа явуулаад ингээд хувинд кастролд гэртээ одоо хуушур хийгээд тэрийг одоо Баяр наадмын одоо өдрүүдэд талбайдаагаар явуулдаг. Энийг одоо биднээс эхнээс нь одоо улсын сэргийлэх арга хэмжээний хүрээнд энэ жил ийм худалдаа явах юм бол нэгдүгээр бид торгуулийн арга хэмжээ тавина. Хоёр дугаарсаа тэр үйлчилгээ үзүүлж байгаа бараа бүтээгдэхүүн хувийн сав тэр бараа бүтээгдэхүүнийг шууд хурааж устгах болно гэдгийг бас анхааруулж хэлж байгаа. Тэгэхээр манай иргэд одоо зөвшөөрөлгүйгээр Баяр наадмын өдрүүдээр бол худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа бас зохион байгуулж явахгүй гэдгийг бас хэлье гэж бодож байгаа. За нийслэлийн загшийн албаны хотын менежерийн баталсан удирдамж орсон байгаа. За энэ удирдамжийн хүрээнд хамтарсан ажлын хэсгүүд гарсан. За ажлын хэсгүүдийн хүрээнд бол дүүргүүд дээр зөвшөөрлийн материалуудыг хүлээн авна. За ерөнхийдөө энд төв стадион, хүүд олон удгийн бүх план зургууд гарсан байна. Төв стадион дээр 6 дүүргийн 400 хуушрын зөвшөөрөл 110 одоо худалдаа явах юм байна. Энэ жил Баяр наадмын босог онцлог дээр бол хүүд олон удаг дээр Монгол наадам зохицлоор тэр хүүхдийн тоглоом мөн одоо соёлын үйлчилгээнүүдийг Монгол наадам зохицлоор дангаар зохион байгуулахаар төлөвлөгдсөн байна. За энэ хүүхдийн тоглоомын үйл ажиллагаанд бол манай хөлбөр нийгмийн хамгааллын эцэс аюулгүй ажиллагааных хяналтыг бас тавьж байна. За энэ жил Баяр наадмын өдрүүдээр нийт одоо 800 гаруй цэгт үйлдвэрлэл, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах учраас 800 гаруй цэгт бол 500 гаруй байцаагч бол 3 хоногийн хугацаанд бас ажиллана. За мөн явуулын лабораторийг бол бид нар бэлэн байдалтай ажиллуулж
хуушрын бүх одоо цэгүүдээс махных нь одоо дээжийг бас аваад мөн зарж байгаа айр бүтээгдэхүүнүүдээр бол дээж авч ирж ийм асуудлаар зохион байгуулалт хийгцээ. За баяр наадмын өдрөөр бас нэг цэгцтэй зүйл зохион байгуулалт шаардлагаар ямар зохион байгуулалт хийх чинь гэхээр хүүд олон одогт бол тусгай зөвшөөрлийг дагалдуулан хүүд олон одогт үйлчилгээ үзүүлэх бүх аж ахуйн нэгж иргэд бол нэгэн жигд бүгд наадмын комиссар олгосон хувцастай бол үйлчилгээ үзүүлнэ. Өөрөөр хэлбэл хүүд олон одогт бол ногоон малгайтай цагаан бодлоготой үйлчилгээ үзүүлнэ. Төв цэнгэлт хүрээлэн дээр байгаа бас 500 гаруй аж ахуйн нэгж маань бүгд одоо улаан малгайтай бас цагаан бодлоготой үйлчилгээ үзүүлнэ. За энэ үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж иргэдэд тавигдж байгаа шаардлагуудыг өнөөдрөөс эхлээд бүх одоо цахим хуудас хэвлэлийн байгууллагуудаар бол энэ шаардлагуудаа хөргүүлж байгаа. Энэ шаардлагууд нийцсэн хоол үйлдвэрлэлийн газрууд энэ шаардлагууд нийцсэн одоо үйлчилгээ үзүүлэх иргэд маань одоо энэ зөвшөөрлийг авах боломжийг бүрдэх учраас нээлттэйгээр эрт зарлж байгаа бид энэ шаардлага. Энэ шаардлагууд нийцсэн одоо аж ахуйн байгууллагууд материалуудаа бол 7 хоногийн хугацаатай бол дүүргүүдийн хамгийн газарт хөргүүлнэ. Ингээд хөргөгдсөн тохиолдолд тэнд сонгон шалгалт нь явагдаад явчих юм аа. За энэ жилийн хувьд бид нар ямар зарчим барьж байгаа гэхээр жилдээс жилд энэ ил задгаа замбраагүй худалдааг зэгслэх. Тэгээ иргэдэд одоо эрүүл мэндийн хувьд бол одоо эрүүл аюулгүй байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс анх одоо баяр наадмын комиссийн хоол үйлдвэрлэлийн ажлыг одоо манайхаас зохион байгуулж сахилчийн албатай зохион байгуулах учраас бид нар өнөөдөр хуралдаанаар одоо энэ 26-ны өдрөөс 27 хүртэл материалуудыг хүлээж авна. Материалуудыг хүлээж авах шаардлагуудаас бүх одоо хэвлэл мэдээллийн байгууллагаар танилцуулнаа. За ингээд наривчлсан өшөө асуудал байх юм бол манай одоо мэргэжлийн байгууллагын дарга нар бас хариулт явуулна. За энд бүх халаатгууд энэ жил 800 худлаа үйлчилгээний газар гарна. 800 худлаа үйлчилгээний газарт бол тавигдах шаардлага дээр бол заавал энэ битэмжсэн асар байрлуулна. Яг л энэ чинь манай хүүд олон удагч төв стадион чинь ил задгаа худалдаа шороо асфальтын замнууд бас энэ байхгүй. Тэгээд наадмын төв талбай маань ерөнхийдөө шороон зам нэлээд ихтэй сул шороотой. Тийм учраас ерөөсөө хоол үйлдвэрлэлийн бүх асруудыг бол бүгд нь асарт оруулж байгаа. Тэгэхээр битүү асарт бол одоо хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулах, ийм зохион байгуулалтаас хийгдэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл баяр наадмын өдрүүдэд зохион байгуулах 800 аж ахуйн нэгж маань иргэд маань одоо бэлтгэлээ бас хангах бас хугацаа хангалттай байна. Өнөөдөр бол одоо наадмаас өмнө бараг 21 хоногийн өмнө энэ бэлтгэлийн хангуулах одоо энэ шаардлагуудыг бас хөргүүлж байгаа. Тэгэхээр тухайн үед бол манай энэ оролцогч аж ахуйн нэгжүүд маань энэ шаардлагыг бүрэн хангаж бас орж ирэх боломжтой байгаа. Тэгэхээр бид нар бол хугацааны хувьд бол 21 хоногийн өмнө бүх одоо шаардлагуудаа стандартууд бол нэг хүртэл бас аж ахуйн нэгжүүдэд бас хөргөж ажиллаж байгаа. Энэ маань бас одоо энэ жилийн одоо баяр наадмын зохион үйл ажиллагаа зохион байгуулалт нэлээд боломжтой болж байгаа. Ингээд аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө бас бидэнтэй хамтарч ажиллах хаа гэж найдаж байна. За бид нар ил задгаа худалдааг энэ жил яаж зохион байгуулах гэж байна гэдэг асуултанд хариулах юм. Ер нь бол жилээс жил энэ ил задгаа худалдаа ерөөсөө хөнгөж авч чадахгүй нэг юм худалдаа байгаад байдаг. Иргэд болгон одоо баяр наадам болохоор гэртээ өөрсдөө үйлдвэрлэлээ явуулаад хуушир игээд кастрол нэгээд хувийн тэгээд аваа гарчдаг. Дээрээс нь одоо зөвшөөрлөгөө одоо худалдаа үйлчлэгээ эрхэлдэг. Тэр бид нар бол одоо иргэдийн худалдаа үйлчлэгийг бол ерөөсөө тусгай зөвшөөрлийн хувьд бол олгоё гэж байгаа. Яг л одоо худалдаа үйлчлэгээ эргэж иргэдэд бол ямар зарчим тавих чинь гэхээр стандартын шаардлагууд нийцсэн тоглоом, нүдний шил, сүйдрөвч, төрөл бүрийн ундаа ус өөрсдийн гар дээрх худалдаа бүтээгдэхүүнийг урьдчилж манайх бол зайлшгүй очиж үзнэ. Тэгээд шаардлагууд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг бол хүүд олон одоо стадионд бол заруулна. Заруулж байгаа бүтээгдэхүүн дээр ямар шаардлага тавих вэ гэхээр тухайн одоо наадмын өдрөөр худалдах чаа бүтээгдэхүүнүүдээ урьдчилж манайд бол дээж өгөх хэрэгтэй. Дээж өгөх шаардлага нийцсэн бүтээгдэхүүнүүдийг бол зарах зөвшөөрлийг нь өгнө. Тэгээд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа улсууд манай стандарт тавьсан дээж өгөөд шинжилгээний хариу гарсан бол шинжилгээнийхээ хариуг аваад тэгээд өөрсдөө зөвшөөрөл аваад үйлчилгээг үзүүлнэ. Энэ жил бол худалдааг бол бид нар хязгаарлахгүй гэж байгаа. Гэхдээ зөвшөөрөл авсан эрх бүхий этгээдүүд л худалдаа үйлчилгээ явуулна. Хэрэв зөвшөөрөл аваагүй бол бид нар одоо зөвшөөрөл аваагүй худалдаа үйлчилгээ явуулж байгаа нөхдүүдэд ямар хариуцлага оногдуулах вэ гэдгийг бас өнөөдөр олон нийтийн телевизээр тавих гэж байгаа. Хэрэв өөрсдөө одоо ингээд хилээд 21 хоногийн өмнө хилээд яриад байхад дураараа одоо хууль үйлчилдэггүй юм шиг хүн болгон одоо худалдаа эрхлээд хүнсний бүтээгдэхүүн өөрсдөө гэртээ боловсруулад үйлдвэрлээд аваад гарах юм бол тухайн албан тушаалтанд бол эрүүл мэндийн тухай хууль, хүнсний тухай хуулиар бол торгуулийн арга хэмжээ аваад зогсохгүйгээр барахгүй. Дээрээс нь одоо тэр сав суулгах, шордогны тэр бүтээгдэхүүнөө дээрээс нь тэр бараа бүтээгдэхүүнүүд шууд хурааж авч устгах ийм үйл ажиллагаа хийн. Тэгэхээр манай иргэд бас тийм
өөрсдөө эрсдэл одоо үүрхэхийн тулд зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулахгүй байхаа гэдгийг бас энэ өдрөөс эхлээд бас сэрэмжлүүлэг болгож гаргаж байгаа. Тэгэхээр зөвшөөрлгүй бол одоо аль нэгэн талбай дээр хөл болгодог мөн үнсэн одоо соёл амралтын хүрээлэн мөн одоо стадион дээр өөрсдөө дураар амтлаа үйлчлэгээ эрхлээд хэрэггүй гэдгийг одоо бид нар урьдчилан бас нэлээд анхааруулж байгаа. За ингээд ямар шаардлагууд тавих талаар одоо манай дараа нь хэлнэ. Нэмэлтээр нэг юм хэлчихье. За энэ манай мэргэжлийн байгууллагаас одоо тавьж байгаа бол одоо энэ жил зохион болгож байгаа бол ачаалал юу гэхээр ер нь одоо хоол үйлдвэрлэл явуулах бидний хэлдгээр одоо хуушуур хийх одоо байгууллагыг бол иргэн биш дан аж ахуй нэгж байгууллага одоо энэ жил зохион байгуулахаар болж байгаамаа. Тийм учраас энэ аж ахуй нэгж байгууллагыг өнөөдөр бид одоо 20 оногийн өмнө 16-наас эхлээд өнөөдрөөс эхлээд нийтд одоо үдгийн зарлаад тэгээд ухаан одоо дүүрэгт 5 дүүрэгтээ бүх дүүрэгтээ бол энэ тамийн газар дээр материалын авахгүй болно. 16-наас 27-ны хооронд одоо материалын авна. 17 цаг тэг минут хүртэл одоо бид одоо бүх одоо аж ахуй нэгжээс авах одоо материалууд авна. Худалдаа дээр бол аж ахуй нэгж байгууллага иргэдэг одоо бас иргэдийн материалыг авахар байгаа шүү. Тэгээ энэ оюун ялгалтайгаа хоол үйлдвэрлэлийг бол аж ахуй нэгж байгууллага явуулах юм аа. За дээрэс нь талбайн одоо бас янз бүрийн одоо байршлууд ашигтай ашиггүй байршуул гэсэн юм яригддаг. Тийм учраас биднээс сулааны зарчмаар энэ одоо аж ахуй нэгж байгууллагуудаа материалын аваад тэгээд одоо сонгон шалгуултыг хийгээд урьдчилан хяналтаа хийгээд дараа нь одоо тэр байршил юм дээр нь бол суглааны хэлбэр одоо суглуулж ингэж одоо зохион байгуулж ажилланаа. За хоригдох залтуудад бол тоонс эндээс хэлж өгье. Таны байж байгаа асуудал бид нөө хайрын бэрхшээлүүд дээж аавны Одоо энэ үстэй За нийслэлийн мэргэжлийн хэлтийн газрын эрүүл мэнд бас соёлын хэлтийн хэлтсийн дараа цэнд байна ш. За бидний баяр наадамтай холбоотойгоор сая та бүхний асуусан юугаар нийслэлийн ерөнхий менежерийн тушаал бол гарсан байж байгаа. Энэ тушаалын хүрээнд бол саяны та нарын асуудаг тэр зүйлүүдийг бүгднгийн тусгал өгсөн байж байгаа. Жишээлбэл сая сурвалжлагчийн асуусан тэр худалдаа үйлчлэгээ явуулахад баяр наадмын үеэр худалдаа үйлчлэгээ явуулахад ямар одоо шаардлага хангасан аж ахуй нэгж байгууллагыг явуулах вэ, тийм сонгон шалгаруулах вэ гэсэн. Тэгэхээр энэ тушаалын 3-1 дээр бол энэ талаар бол тодорхой тусгал өгсөн байж байгаа. За энэ тавигдах шаардлага бүрдүүлэх бичиг баримтыг юм бол бид нар одоо холбогдох одоо сайтууд за дээрээс нь та нарын одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо гэж сурчлаад тэгээд одоо 16-наас эхлээд энэ бичиг баримтаа авчих юм. За юу бол баяр наадмын үеэр бол хүүд одоо болдог болон төв цэнгэлэхэд одоо явуулын одоо бас манай нэгдсэн лаборатори ажиллана. Тэр үеэр бол одоо тэр одоо хэрэглэх түүхийд одоо бүтээгдэхүүн дээр бол лаборатори шинжилгээ хийгээд явуучих юм байна. За энэ бизнес хэрэгч хөө тэдний төлөө юунд тасч үү? батэр дээр энэ хуудлаа удагт худалдаа үйлчлэлийн чиглэлээр зөвшөөрөл олоход зөвшөөрлийн нэг мандат олгодог. Энэ мандат бол хуудлаа удагт 15,000 төгрөгийн үнэтэй, төв цэнгэлт хүрээлэнд 20,000 төгрөгийн үнэтэй байна. Энэ яг зүгээр зөвшөөрөл хэвлүүлэх зардал тэгээд мөн буцаад наадмын комиссийн дансанд төвлөрдөг байна. Сая ярьсан тэр 50 дахь шаардлагын талаар би бас нэг юм хэлчихье. Хоол үйлдвэрлэлээ буюу хуушуур одоо төргөө хоол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тухайн дүүргийнхээ нутаг дэвсгэрт төвтөртэй үйл ажиллагаа явуулдаг. За мэргэжлийн ажилтгчтай галтгой тоног төхөөрөмж багж хэрэгсэл бүх шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан ийм аж ахуй нэгжүүдийн өсөлтийг хүлээж авах юм. Тэгэхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг газрууд Сүхбаатар дүүргийн засаг дарганы тамгын газрын хүн судалтай үйлчлэлийн хэлтэст өсөлттэй өгнө гэсэн үг. Гэхдээ бүрдүүлэх бичиг баримтанд нь одоо сайтуудаар бүх сайтуудаар зарлагдаад явж байгаа. Ерөнхийдөө тийм яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг галтгойтой гэж хэлсэн тийм мэргэжлийн ажилтгчтай аж ахуй нэгжүүд. Нойлын асуудал бол ерөнхийдөө бас нэг 20-0 байгаа. Энэ дээрээ нэмээд энэ жил ямар ч 6-0-ыг шинээр нэмж ажиллана. Хөдөл авахтай.